Компьютерийн вирус гэж юу вэ? Бидний компьютерт тай хожлоо, суглаанд хожлоо гэсэн мэдээллүүд ирдэг. Эдгээр мэдээллүүд нь хурамч вирус ах магадлалтай. Компьютерийн вирус гэдэг нь компьютерийн хэвийн үйл ажиллагааг доголдуулах үйлчилгээтэй нэгэн төрлийн програм юм. Вирус нь хэрэглэгчдэд анзаарахдахгүйгээр компьютер нэвтэрч элдв хор хөнөөлт үйлдэлийг хийдэг. Компьютерийн BIOS зэрэг төхөөрөмжийг гэмтэх, системийн үйл ажиллагааг доголдуулах, диск дэх мэдээлэл программыг өөрчлөх, ус дах зэрэг хор хөнөөлийг учруулна. Компьютерийг вирусээс хамгаалахын тулд компьютерт нэвтэрхээ сэргийлэх, олж илрүүлэх, ус дах үүрэг бүхий программыг ашиглана. Kaspersky, McAfee, Norton антивирус зэрэг арилжааны мөн Avast, Fanta, Bitdefender зэрэг чиглэл программыг өргөн хэрэглэдэг. Компьютерийн вирус байнга шинжлэгдэж байдаг тул үүнийг илрүүлж устгахын тулд антивирус программаа байнга шинжилж байх хэрэгтэй. Үүнийг апдейт гэнэ. Лицензтэй нээлттэй эхийн чөлөөт програм хангамжийг ашиглах нь тохиромжтой. Ийм програмууд нь вирусын тухай мэдээллээ байнга шинжилж, шинээр гарсан вирусыг илрүүлэх, онцлох, устгах боломж илүү байдаг.